Бидэнтэй ярилцахаар Сурын цэгийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Цэлмэг хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр юун дөрөнд хамгийн нэг сонирхолтой юм гэвэл за манай Монголын боловсролын систем за нэг ингээд 50-аас 60 хүүхэд суух бол хамгийн одоо наад захын асуудал болсон байгаа тийм. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх бас маш олон гарц гаргалгаа байгаа. Гэхдээ та хэдийн хувьд яагаад одоо AI нөхцөлмжтойгоор шийдэх ёстой гэж харсан бэ? За Сурын цэгийн минь ямар гэр бүлүүдэд хамгийн бодит үр дүнгээ одоо өгч байгаа вэ? За юуны төрөнд бол боловсрол дээр бол нэг анги 50-60 хүүхэд гээд байгаа тийм. Тэнгүүд энэ дээр яг юуны асуудал яригдж байна гэхээр боловсролын яг хүртээмжийн асуудал яригдж байгаа. Нэг хүүхдэд нэг багшид хэдэн хүүхэд ногдож байна гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр одоо тухайн багшаасаа сурагч нар тусламж авмаар байна гэхэд тухайн үед одоо тухайн багш нь хүүхд болгондоо хурж ажиллаж чаддаггүй ч юм уу тийм. Тийм учраас нөгөө боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ямар аргууд байж болох вэ гэж бодох юм бол одоогийн нөхцөлд химэл оюун ухаан ингэж их хөгжиж байгаа цаг үед бид нэр яг химэл оюун ухааныг багш шиг за эхний ээлжинд бол яг багш шиг биш юм а гэхэд багшийн туслах, сурагчийн туслах маягаар ашиглах боломжтой байна гэж хараад ерөнхийдөө чанартай боловсролын хүртээмжийг нэмэх зорилготойгоор бол химэл оюун ухааныг ашиглаж эхэлсэн байгаа. Манай Сурын цэгийн минь болохоор тэгээд Сурын цэгийн минь одоогоор болохоор 60 мянган сурагчтай тэгээд 4 сургууль нэвтрээд явж байна л да. Тэгэхээр ерөнхийдөө эцэг эхээсээ ч юм уу те ямар нэгэн даалгавраа чадахгүй байгаа хүүхдүүд илүү шууд хариулт авах гэхээсээ илүү туслуулах, алхам-алхмаар хариулт авах гэдэг тийм юутай яг бодит үр дүн аваад явж байгаа тийм байна. 60 мянган хэрэглэгч гэдэг бол одоо энэ богино хугацаанд бол маш олон хэрэглэгчийг бол ялангуяа энэ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг татаж чадсан байна тийм. Тэгээ миний бас нэг сонирхож байгаа зүйл нь химэл оюуны боловсролын салбарт ашиглана гэдгийг илүү жоохон задлая гэж бодож байна л да. Тэгэхээр магадгүй бас мянган жилийн өмнө бид нар боловсролын салбарт анх ингээд номыг ингэж ашиглаж ийсэн процесстэй ер нь бол ойролцоо байх. Тэгээ энэ шин зүйл. Тэгэхээр ер нь химэл оюуны боловсролын салбарт ашиглана гэдэг нь яг яаж ашиглана гэсэн үг. Өөрөө бас сая товчхон дурдлаа шүү. Шууд хариултыг нөхөхгүйгээр процессд нь туслаа явна гэх. Энийг жоохон дэлгэрүүлвэл. За ерөнхийдөө манайх дээр одоогоор нэг хоёр төрлийн юм байна. Нэг нь болохоор Яш бэлтгэл гэж байна. За энэ дээр нь болохоор цаашаа өргөжөөд SAT, IELTS ч юм уу те нөгөө тестүүдэд бэлдэх боломжтой болоод явчихна. Нөгөө талаараа AI багш гэсэн маань байна. AI багш маань болохоор тухайн хүүхэд бодлого асуулаа. Эсвэл ямар нэгэн түүхийн асуулт ч юм уу, нийгмийн асуулт ч юм уу юу ч үж болно. Тэрийг манай AI багш маань яг Монголын боловсролын стандарттай тааруулаад цаанаас нь тэдгээр ангийн хүүхд юм байна гэд тухайн хүүхдэд тохирохоор хариултыг эхнээс нь эхлээд өгдөгөө гэсэн үг. Одоо яг ChatGPT-тэй харьцуулах юм бол илүү юм багш шиг тэгээд Монголын боловсролын стандарттай тааруулсан тиймэрхүү байгаад байгаа. Одоо манайх шинэ фичер оруулж ирж байгаа болохоор ямар нэгэн асуулт асуухад тэрийг видеогоор бүр ингээд AI багш гарч ирж хагаад тайлбарсан тийм видео автоматар ингээд үүсэж явах юм. Тэгэхээр энэ цаашаа болохоор химэл оюун ухаан бол илүү тийм интерактив буюу ингэж тухайн харьцаж ажиллаж болдог. Тиймэрхүү болвол илүү нэг боловсролын салбарт дөхөм орж ирнэ гэж боддог. Тэрнээс биш бас те зөвхөн ингээд текстээр хариулт өгөх биш бид нар бас өөр арга замуудыг судлаад яг сурагч бүр төвийн AI багш гэж явж байгаа. Багш хүн ямар байх вэ те тэрийг илүү судлаад хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр та бүхний хувьд ер нь богино хугацаанд маш одоо цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо энэ их одоо 60 мянган хэрэглэгч за тэгээд дээрээс нь хувийн сургуулиуд нэвтрээд гих мэтчил ингээд богино хугацаанд маш өндөр амжилт үзүүлсэн байна. Тэгээд үүний хажуугаар бас нөгөө энэ жил хөрөнгө оруулалт буюу хамгийн анхны хөрөнгө оруулалтаа татаж авч чадсан байна. Бас үүнд нь баяр хүрэх зүйтэй байх. Тэгэхээр ердөө одоо ийм цомхон одоо хүнтэй багийн хувьд ийм одоо хурцтай өсөлт үзүүлэхэд та бүхний яг ямар давуу тал нөлөөлөв? За нэгдүгээрт болохоор одоо энэ химэл оюун ухаан айгүй их нөлөөлж байгаа л да. Одоо манай хамаг ажил кодны бараг 95% бол манай химэл оюун ухаан бичдэг. Тэгээ контент дээр ч гэсэн одоо copywriting, дизайны янз бүрийн асуудал дээр яг манай шууд end product болгож ашигладаг л дээ. Сүүлд нь зүгээр тусламжаар copywriting-аа сайжруулах ч юм уу янз бүрийн байдлаар тусламж авч ажилладаг. Тийм учраас яг 2-3 хүний яг цонхон бүрэлдэхүүнээр бид нэр маш хурдтай ажиллаж байгаа гэж ерөнхийдөө бодож байгаа. Тэгээ би бас өөрөө нөгөө технологийн суурьтай хүн болохоор тэр маань их тусалсан баг гэж бодож байгаа. Би зардлын хувьд бас айгүй нэг зүйлийг сонирхмоор байна л да. Одоо хаасайг бол химэл оюун гэдэг технологич нь бусад технологиудтай харьцуулахад өөрөө айгүй өндөр зардалтай гэдэг. Тэгэхээр 60 мянган хэрэглэгчийн одоо тэр өдөр тутмынх нь хэрэгцээг хангах зардал ер нь хэр вэ? Ер нь цаашдаа энэ зардлыг бас яаж өснө гэж харж байна даа. За энэ дээр болохоор яг зардлууд тодорхой хэмжээнд гарна мэдээж гарна химэл оюун ухаан ашиглаж байгаа учраас
Тэгээд манайд ер нь сард ойролцоогоор 5-6 тэрбум токен ашиглагдаж байгаа. За тэнцэнээс ерөнхийдөө багцаа авчиж болох бах. Тэгээд манайх нөгөө Сан Франциско руу Y Combinator-ийн юунд явахаар тэнцэж явахаар болсон юм. Гэтэ яг үндсэн хөтөлбөрт нь биш. Тэн дээрээс биднэрт нөгөө юм технологийн грант олгодог. Тэгээд бид нар бас өмнө Google for Startups хөтөлбөрөөс нөгөө технологийн грант авсан байгаа. Тэнцэнээсээ тодорхой хэмжээнд ашиглаад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө гарч байгаа зардал маань Google-ээс одоо авсан кредитнээс ингээд ашиглагдаад явж байгаа гэсэн үг. Y Combinator бол одоо стартапынхны баг мөрөөдөл болсон комбинатор тий жилдээ нэг 10,000 орчим стартап бол одоо хүсэлтэд илгээгээ цөөхөд 1% хүрэхгүй тэнцдэг тий миний санаж байгаагаар бол Монголоос бол одоо про стартап бол тэнцэж одоо амжилттайгаар төгсөж грант татсан гэдэг нь бол санагдаж байна. Тэгэхээр Y Combinator-т хамрагдаж байгаа хөтөлбөрийн талаар бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч. Y Combinator-т бид нар болохоор Startup School 2026 гэдэг хөтөлбөрт хамрагдаж байгаа. Тэнд болохоор нэг 2 хоногийн ивент тэгээд hands-on яг ингэ сургалт маягийн юмнууд бас болохын групп. Тэрэн дээр яг онцлог спикерүүд гэх юм бол нэгт Nvidia-гийн CEO Jensen Huang байна. Хоёрт OpenAI-ийн CEO Sam Altman. Тэгээ Meta-гийн нөгөө AI-ийн юг ахалж явдаг Alexander Wang гэдэг ийм хүмүүс мундаг хүмүүс байгаа. Тэгэхээр бид нэр тэр хүмүүсээс очиод яг ингэ технологи AI-аар ингэ төрүүлж явж байгаа хүмүүсээс санал бодолтой юу гэдгийг тэдний сураад тэгээд дээрээс нь хамгийн чухал нь гэх юм бол сая ярьлаа шүү дээ. Y Combinator бол стартапуудын мөрөөдлийн юу гэдэг. Ерөнхийдөө бол яг үндсэн хөтөлбөрт нь багтчих юм бол $500,000 хөрөнгө оруулалтыг 7%-аараа өгж авдаг. Тэгэхээр энэ бол маш том зөвлөлтэй. Тэгэхээр бид нар ерөнхийдөө яг алсын зорж байгаа юм гэх юм бол яг Y Combinator-ийн үндсэн хөтөлбөрт нь орох гэдэг ч юм уу. Тийм юм руу зорж байгаа. Манай сая 100-ны хөтөлбөрт явуулж үзсэн. Гэхдээ хараахан тэнцээгүй. Яг гэхдээ топ 10% бол багтсан гэдэг бол мэдээ ирсэн. Тэгээд 100 Сан Францискод нөгөө партнер интервью авдаг хүмүүстэй нь уулзаад тэгээд за дараа нь бид нар явуулахдаа юун дээр илүү сайжруулах хэрэгтэй вэ гэдэг талаар ер нь бол асууя гэж бодож байгаа. Тэгэхээр дотоодын зах зээлд харьцангуй ингээм амжилттай туршигдаа явж байгаа гэж миний зүгээс бол харж байна. Гэхдээ бизнесийн зарчмаар энэ өргөжж тэлэх хэрэгтэй, зах зээлд тэлэх хэрэгтэй тий. Тэгэхээр цаашаа одоо Казахстан, Узбекистан, за Киргиз зэрэг Төв Азийн орнууд руу бас тэлэх төлөвлөгөөтэй байгаа гэж сонсон. Тэгэхээр яг ижил төстэй асуудалтай боловч за хэлний хувьд, соёлын хувьд за бас хүлээн авч байгаа хүмүүсийн одоо сэтгэлгээ байна уу, одоо амьдралын хэм маягийн хувьд ингээ шал өөр байгаа. Тэгэхээр эдгээр зах зээлүүдэд сурыг за хэрхэн нутагшуулахаар ер нь харж зорж байгаа вэ? Энэ талаар хуваалцвал. За ерөнхийдөө одоо ингэ дараагийн том технологийн стартап гэх юм бол ийм жижиг асуудал, илүү ниш асуудал шийдэж ингэж гарч ирсэн байдаг л да. Одоо нэг банкнд үүсдэг ийм санхүүгийн асуудлыг шийдэгч гэдэг юм уу. Миний харж байгаагаар болохоор Монголд болохоор ийм боловсрол эсвэл эрүүл мэнд гэдэг асуудлууд нь угаасаа ийм нээлттэй ийм том асуудал байгаа гэдэг. Тэгэхээр одоо жишээлбэл ChatGPT ийм хэлнүүд Монгол дээр одоохондоо сайн ажилтгүй эсвэл угаасаа тэр компаниудын зорилго нь биш шүү дээ ерөнхийдөө бол тийм. Тэгээд яг боловсролд чиглэсэн ч платформ биш ерөнхий AI гэж явж байгаа шүү дээ. Тийм учраас Монголдоо ингээд сайн нутагшуулаад сурагч бүр ингээд хувийн AI багштай болчих юм бол бид нэр тухайн стратеги яг ашиглаад ойр дорны тийм Казахстаны улс гэдэг чинь бас манайхтай бас төстэй улс шүү дээ. Ер нь асуудлуудын хувьд ч гэсэн тэгээд хэл юуны хувьд ч гэсэн одоо нүүдэлчин хүмүүс байна те. Бас ерөнхийдөө төстэй гэж хараад байна. Тийм учраас бид нэр Монголдоо ингэж нэвтрүүлж нутагшуулсныхаа дараагаар дараагийн төстэй улсууд руу нэвтрнэ гэсэн юм санал бодолтой байна. Би төгсгөлд нь асуухад хэмэл оюуныг угаасаа боловсролын салбарт аль хэдийн ашиглаад эхэлчихсэн. Гэхдээ албан ёсоор бол одоо улсууд ер нь яаж ашиглах вэ гэдэг бол хараахан шийдэж чадаагүй байх шүү. Хятадын одоо хэд хэдэн бодлогуудыг бид зүгээр зах тухаас нь сонсож байна тий. Манай Монгол улсын хувьд бол одоо албан ёсны тийм хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөр байхгүй байгаа ч гэсэн хүүхдүүд аль хэдийн ChatGPT, Gemini-г бол өөрсдөө хичээл сургалтанд ашиглаад эхэлчихсэн тий. Тэгэхээр ер нь бид нар улсаараа нийтээрээ ер нь хэмэл оюуныг боловсролын салбарт хэрхэн яаж ашиглавал илүү үр дүнтэй юм шиг санагдаж байна. Чиний бас хувийн бодлоо бидэнд хуваалцаж тал талын хүмүүс л шүү дээ. Одоо боловсролын яамныхан байна, боловсролын ерөнхий газрынхан байна. За та бүхэн шиг бүтээгдэхүүн хөгжүүлэн явж байгаа стартап байна. Манай Монголын өөрсдийн дотоодын LLM хөгжүүлж байгаа компаниуд байна тий. Энэ компаниуд ер нь нэгдээд ер нь яаж цаашаа явуул илүү зүгээр юм шиг санагдаж байна. За миний бодлоор бол за ингээ улс болгон мэдээж өөр өөр бодлого гаргаад явж байгаа л та хэмэл оюухан дээр боловсрол дээр яаж байх вэ, продакт дээр яаж явах вэ гэдэг ч юм уу.
Хятад бол одоо бүр цэцэрлэгээс нь эхлүүлээд яг хиймэл оюун ухааны хичээл ороод явдаг болсон. Тэгээд бас Арабын нэгдсэн Эмират улс бас адилхан ерөнхийдөө хиймэл оюун ухаан руу илүү чиглэж байна. Бас Гана улс одоо хүүхд болгондоо ийм AI багштай болгоод нэг хүүхд дээр $5 зардал гараад гэхдээ дундаж дүн өссөн гэдэг бас иймэрхүү юмуд яваад байгаа. Тэгэхээр би Монгол дээр болохоор яаж харж байгаа гэхээр за манай LLM хөгжүүлж байгаа игүүнэ юм байна те. Одоо гадаадд жишээлбэл гадаадын Америкийн стартапууд юуныхаа кредитийг одоо OpenAI кредит өгдөг. Энэ төрөөс нь хөрөнгө оруулалт хийсний дараа OpenAI одоо жишээлбэл сая $2 сая технологийн зардлыг чи өгөө. Тэгээ манайх 2% ч аав гэдэг ийм хөрөнгө оруулалтууд хийдэг. Ийм том LLM хөгжүүлдэг компаниуд. Тэгээ миний харж байгаагаар болохоор төр нь бас бодлого гаргаад манайх одоо нэг хиймэл оюун ухаанаа ер нь яаж ашиглаж явах вэ? За тэгвэл энэ дээр хэрэгтэй ямар компаниуд ямар хөгжүүлэлтүүд хийж ийн гэдэгтээ илүү нээлттэй танилцаад тэрний дараагаас одоо игүүнэ ч юм уу те LLM хөгжүүлж байгаа компаниуд маань илүү нөгөө дэд бүтцээр нь орж ирэх, дэмжих гэдэг тиймэрхүү юмнууд ингэж хоорондоо хоршиж ажиллах юм бол мэдээж маш сайн продакт гараад тэн маш хэрэгтэй үр дүнтэй байх гэж боддог. Тэгээ бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Тэгээд та бүгдэд бас Y Combinator-ийн үндсэн хөтөлбөрт бас тэнцээсэй гэж өрөө. Цагаа гаргасан баярлалаа.